За арчиг залах юм бол залах уу? Хойрог. Яг юм үхлээ штэ. Дууслаа штэ. чиний хүрээлэл ч гэсэн арчиг залах байх. Ийм төгсөөд та хэрэг сонсдог байсан. Ингээд болом уу? Ингээд үхэх юм уу? Би л хавтаа маш их сонсдог байсан. Та амжилтынхаа төлөө өдөр болгон баттаа зогсож хийх ёстой юм хийх тийм сахилга бат танд байна уу? Ягаад залхуу гэж хэлмээргүй хийхтэйс хүмүүс тийм хэмжээнд бүтээмжтэй байж чадсан. Зарим хүмүүс их хэмжээнд хөдөлмөрлөхийг хүсдэггүй. Заримдаа хүсэж чаддаггүй. 30 минутын энэ видео хүртэл бүгдээр нь үзэхэд танд хэцүү хүртэл санагдаж байна. Энэ бичлэг бол залхуурлын тухай сонсоод зад загнуулаад мотивашн аваад гардаг тийм бичлэгүүд байдаг. Энэ бичлэг тийм бичлэг биш. Залхуурал гэж яриад байгаа тэр зүйлийн ард яг ямар биологийн арга механизмууд ажиллаад хэрхэн ажиллаж байгааг нь ойлгоод тэг ингээд байдаг тэр зүйлсүүдийн ард нь яг юу байдгийг олж аваад ашиглах тийм зорилготой биш. Та хэрэг залхуурдаг бай. Та хэр залах вэ? Та хэрэг залхуу бай. Та хэрэг залхуурдаг вэ? Би юу залхуурдаг шүү дээ. Тэм огт залах юм шүү. Ер нь залах шүү дээ. Тонхаараа хвчлээ юу гэх вэ? Уцаараа оролцдог. Уцаа цэгэр хэр нэг цэгэр хэр одоо авах вэ? Миний дэдэлтэй 4 цаг. Бас 4 цаг. 4 цаг. Би энэ залхуурлаа яаж тавьсан юм бол? Ээж заяа. Тэ 5 6 7 8 цагаар юм гэсэн нэ. За баярлалаа. 7 цаг арай их юм шүү. Тэгэл ядрахгүй тоглосон шүү дээ. Хөөе. Та хэр залах вэ? Ер нь аяар залах уу? Залхуурахаараа юу хийгүү? Залхуураар унтнаа. Унтнаа. Нэг унтахаараа хэр одоо унтах гэж одоо хайшаа. Хэрвээ залхуурал гэдэг нь юу ч хийхгүй байхыг хэлдэг юм бол ягаад зарим хүмүүс 7-оос 8 цагийн хугацаанд нэг зүйлдээ анхаарад тэрэндээ төвлөрөөд бисийдээд байгаа. Тэгвэл энэ яг залхуурлын бүр эсрэг зүйл юм. Энэ бүгдийн ард учир нь нуугдж идэг зүйл бол Dopamine system. допамин бидний энгийн гар хурууны хөдөлгөөнөөс ахуулаад ямар нэг зүйлийг хиймээр, хийхийг хүсмээр бас бусад зүйлсийг хайр шилдэг юм. Амьдрал өөдрөг сэтгэл хангалуун байх, урам зоригтой байх, сэргүүлээд гүн хямрал, депрессэнд орох, амьдрал утгуу сандах тэр зүйлсүүд гэж хэлсэн холбогдно. Та энэ зүйлийг нэг талаараа боолно бол нөгөө талаараа хэрхэн ажилдгийг нь ойлгоод өөртөө зориулж шилжүүлж ашиглаж бас болно. За хүн ч гэлтгүү бүх төрлийн амьд битэд ганцхан эцсийн зорилготой. Тэр нь өөрийгөө хувилах гений мэдээллийг цааш нь дамжуулж үлдэх. Тийм тул бид нэр цааш амьд явах, цаашаад үржихэд шаардлагатай хэрэгцээнүүд байна. Жишээлбэл хоол, ус, оромж, бэлгийн хамтрагч, сүрэг, сошиал харилцаа, статус гэх мэтчлэн. Харин допамин бол энэ бүгдийг зохицуулах мөнгөн тэмдэгт валют гэсэн үг. Допамин байснаар бид эдгээр зүйлсийг эргэлт гардаг. Усны эрэлт, хоолны эрэлт, мөнгөн. Энэ систем таныг хамгийн богино хугацаанд хамгийн их хэмжээний допамин ялгаруулах тэр зүйлс рүү чиглүүлдэг. Тэр зүйлийг хийх бол энэ явуулдаг. Энэ байгалийн үндсэн системүүд юм. Тэгэхээр бидний бит мэдрэлтэй бүх мэдрэмжүүд, сэтгэл зүйн төлөв байдлууд явж бөөнөрөө цэвсэн дах гормонууд болон дахиндах нейротрансмиттерүүд, нейромодуляторууд болж таарна. Допамин бол яг энэ нейротрансмиттер, нейромодулятор. Тэгэхээр нэгт допамины суур төвшин буюу бидний далаанд олгоо шиг бидний байнгын дахинд энгийн үед хэр хэмжээний допамин байдгүй гэдгийг илэрхийлдэг суур төвшин байна. Хоёрт суур төвшнөөс дээшээ гарч ирсэн буюу их хэмжээний ялгарлууд ихэвчлэн дахины хэсэг гормонуудаар хвчлэн явдаг. Энийг хэдүүлээ өнөд эндээс хойш өндөрлөг гэж ярив. Тэгэхээр нэг хууль байна. Тэр нь өндөрлөг болгоны араас суур төвшнөөс доош орсож ирсэн жалга заавал байна. Хэрвээ өндөрлөг нь хэр өндөр байх тусмаа доошоо өнгөсгөн жалга нь хүн байх гэсэн. Хоёрт допамин бидний зөвхөн кайф таашаал гэж ойлгох бол зөвхөн таашаал биш. Таашаал дээр нэмэгдэх экспекташн буюу хүлээл бас таашаалын хойноос хөөцөлдөх чармаалт буюу бидний тэр хөтлөгдөх тэр зүйл гэсэн. Нэг эвгүй жишээ хэлье. 1982 онд нэг гэрийн лабораторид нэг залуу MPP гэх геронтой адилхан опиодын төрлийн хар тамхи хийх гэж оролцсон. Тэр нь өөрөө нийлэгжүүлэх процессын хувьд температураас үүсэх алдаанаас болоод MPTP гэх бохирдол үүсдэг. Нөхөр MPTP гэх бохирдлыг өөрлөгөө тариад дээрэс нь хэдэн үнс зарцсан байна. Үр дүнд нь 6 хүн бүрэн саажсан байдалтай хөдлөхгүй, ярихгүй, юм дуурахгүй
Бүдийч хүртэл завчихгүй байдалтай болсон. Гэтэ MPTP-ийн бит ороод MPP нэмэх гэсэн нейротоксин болж өгөр. Тэр нейротоксин нь тархины допамин ялгаруулахтай холбоотой neurostriatal pathway болон mesocortical limbic замдах нейронуудыг хүлдэг буюу degenerate. Тэгэхээр нейронуудыг алчдаг буюу Паркинсны өвчин хэмжээр үүсгэж байна гэсэн. Эдгээр 6% хүн хэрвээ бос суун хоолой ид одоо баашээ гэж хэлэх юм бол хин. Гэхдээ өөрсдийн ямар ч доторх тэр хүсэл эрмэлзэл ямар нэг зүйлийг хиймээр байгаа зүйл байхгүй болсон гэсэн. Бинийх нь хаалт энэ болгоны хийх чадвар байгаа. Тэгээд 6 өвчтөнд элдопо буюу цэцэн орсны дараа буцаага допамин руу хүний бие нийлэгжүүлж чаддаг зүйлийг тариад энгийн юм шигээр байлгаж байна. Бид нэрслэг авч үзсэн. Харамсалтай нь энэ өвчлөл бол буцаагдах боломжгүй. Энэ тохирлыг буцаах боломжгүй. Тэр энэчнээс юу шалтгаалж болох вэ гэхээр тухайн мөч бүр бидний тархинд хэрэг хэмжээний допамин байна. Тэр хэмжээнд юм хийх хөдлөх үйлдэл авах хүсэл эрмэлзэл өндөр байсан. Тэрийг тодорхойлох зүйл гэсэн. Суур допамины түвшин өндөр байгаа хүн их тийм юу хийвэл хийчмээр өөдрөг энгийн үед залхуутай ажлууд дээр нэг их тийм зовоод ахгүй хийчдэг тийм мотивац өндөртэй мэдрэмжтэй байдаг бол суур допамин бага байгаа үедээ нэг тийм юу ч хиймээргүй юу ч хийсэн нэг тийм амар хүнд ажил юм шиг юм тийм залхуутай ядрам хиймээргүй мэдрэмжүүд төрдөг гэсэн. Зарим тохиолдолд бүр зовлон гэж хэлж болохоор яагаад тэгэхээр допамин deficiency related depression буюу зарим хүнд энэ үнэхээр бүр ингээд гоник гүн депрессэнд оруулах хямрал үүсгэх тохиолдол нь. Тэгэхээр допаминууд нийт ямар үүрэгтэй вэ гэдгийг ойлгохын тулд нэг юм шиг үнийг явуулчихлаа гэж бодъё. Үнийг алсад байгаа хол модон дээр байгаа алимыг харлаа гэж. Тэрэнд нь бага хэмжээний допамин ялгарна. Тэр допамины нөлөөгөөр тэр үнэхтэй алимыг очиж авах хүсэл эрмэлзэл нөгөө мотивашн шин төр. Тийм болохоор тэр мод руу хол байгаа мод руу очиод үсэрч тэрэлцтэй ямар нэгэн байдлаар авна. Алим авангууд ямар нэгэн хүч хөдөлмөр гаргаад авцсан зүйл болохоор тэрэнд нь дахиад бага хэмжээний таашаал болж кайф болж мэдрэгдсэн допамин ялгарна. Эдэж дуусаад тэр допаминыг би чадсан шүү гэсэн мэдрэмжийг дахиад допамин ялгарсны дараа суур төвшин могоос доошоо ороод хэсэг хугацааны дараа буцаад хэмдээ ордог гэсэн. Тэгэхээр баримжаа болохын тулд хэд хэдэн зүйлсүүдийг ямар шүү хэмжээний өндөрлөг гаргадаг суур төвшөнд харьцуулахад өндөрлөг допамин ялгаруулалтуудыг жишээлбэл дуртай. Жишээлбэл чихэр шоколад дуртай чихэр амттнаа идэх үед энэ суур төвшнөөс 1.5 дахин ихсэн хэмжээний өндөрлөг. Видео тоглоом тоглох үед суур төвшөнтэйгээр харьцуулахад 1.8 дахин их өндөрлөг. Сошиал медиа рил ухаж явах үед 1.8 дахин бэлгийн хавтал болон энэ маш сонирхолтой. Зөвхөн бэлгийн хүсэл төрөхөд энгийн төвшнөөс 2 дахин их хэмжээний өндөрлөгүүд байдаг. За дур давхад 3.5 никотин уушгаар дамжуулан сурах үед 2.5 дахин хэмжээний допамин ялгарх гэх мэтчлэн. Гэтэ никотины хувьд маш өвгөнс талтай зүйл нь маш хурдан мэдрэгддэг, ялгардаг, бас маш хурдан буцаад ундаг. Энэчнээс бидний допамины сонирхолтой дараагийн гарч ирсэн. Тэр нь юу гэхээр энэ допамин тухайн допаминыг авах үйлдэлээс хэр хугацааны дараа хийгдэж байгаа вэ? Нэг. Хоёрт энэ допамин хэр хурд настай вэ? Хэр хугацаанд буцаад суур төвшин буюу суур төвшнөөсөө доошоо ундаг вэ гэдэг зүйл. Өндөрлөг маш хурдан буцаад буучдаг тийм зүйлүүдэд бид нэр маш буцаад хурдан тэр өндөрлөгийг авах гэж хичээдэг тохиолдлууд байдаг. Жишээлбэл тамхи татж байгаа хүн маш хурдан нэг тамхиа татаж дуусаад дараагийн тамхиг татах хүсэл төрдөг гэх мэтчлэн зүйлүүд дээр илэрдэг гэсэн. Хар тамхи ихэнх төрлийн хар тамхи 2.5 дахин, бооцоонд хожих мэдрэмж 3.5-аас 5 дахин, амфетамин болон метамфетамины төрлийн химийн бодисууд 10 дахин гэх мэтчлэн. Гэхдээ мэдээж энэ бүгд мэдээж дунджаар тодорхойлогдсон гэдгийг санаарай. Тэгээд хэр хэмжээний допамин ялгарх нь энэ зүйл тэр хүн хэр их дуртай болон хэр их давтамжтай хийгдэж байгаа вэ гэдгээс хамааралтай байна. За хууль 3 ялгархад бэлэн хоримтлагдсан допамин гэдэг ойлголт байна. Readily releasable pool суур төвшин өндөрлгүүд хоорондоо нэгт хамаартай гэсэн. Юу гэсэн үг гэхээр хэд өндөр хэмжээний өндөрлгүүд мэдрээд хэд олон тийм давтамжтай өндөрлгүүд мэдрээд байгаа нь тархинд тэр допаминаа буцаагаад нөөцлөх хэрэгцээ үүсдэг буюу нөөцлж явах процессын үед суур допамины түвшин маш доошоо ундаг гэсэн. Тэр үед нь бага допаминтай байх үеийн тэр нөгөө зүйлүүд мэдрэгдэж эхэлнэ. Ямар нэгэн зүйл хиймээргүй, жоохон гонигтай хэмтч нөгөө дуртаадсан зүйлүүд гэсэн. Бидний байгаль биднийг амьдруулах шаардлагатай тэр системийг яг нийгмийн амьдрал бидний эсрэг ажиллаад гэдэг. Тэгэхээр яг бид нар амьдралд хэрэгтэй зүйлсээ ингээд хүч хөдөлмөр цаг эфорт зарцуулж хиймээр байвч бидний байнгын
тэрнээс илүү хэмжээний допамин ялгаруулдаг бүр амархан тийм сонголтууд байгаад байдаг болохоор бид нэр ерөөсөө тэр зүйлсүүд рүүгээ тарих байглаасаа төвлөрч чаддаг гэсэн. Хамгийн муу нь тийм зүйлсүүд бидэрт байнга утас шиг, өөр зүйлсүүд шиг авч болох тийм допамин элбэг байх тусмаа ихэд хэцүү байна. Туурал бол муу зүйл бол ерөөсөө биш. Эсвэргээрээ биологи супер функц. Амьд бид анханасаа зөв зүйлдээ энерги зарцуулах шаардлагатай зөв үедээ нөөх их энерги олж авахын тулд энерги зарцуул сурсан бид. Залхуурлал яг тэр механизм буюу автоматар юунд ирч хүчээ зориулах уу, зориулахгүй гэж шийдэж байгаа л илэрэл гэсэн. Хүн хизээ хамгийн их залхуурдаг байг үл тэ. Гой хоол идсэний дараа ямар их допамин ялгарсан тэр зүйлсүүдийн араас ингээ их юм нэргүй жоохон тэ энерги нөөмөр тэр байгалийн хүн үзэг гарч ирдэг бод. Маш гоё ажиллаж болох зүйл нь допамин ялгаруулдаг зүйлдээ хүн дуртай болдог. Тэр нь зуршил, дадал, зарим тохиолдолд донтолт болдог. Тэгэхээр парт 2 зуршил ба донтолт. Тэр донтолт бол тарих допаминаар дутагдан буцаад өндөрлөг допамины төлөвт очихын тулд үхэн гадна тэрнийхээ араас хөөцөлдөн хүсүүлж байгаа тэр процесс гэсэн. Хамгийн сонирхолтой нь эрүүл дадал зуршил ч гэсэн яг адилхан замаар явна. Тэгэхээр допаминыг ашиглаад хэрхэн зөв зуршлаа алдахгүй, тогтоох, эсвэл шинийг үүсгэх вэ гэдгийг хараад үзье. Нэг химийн шагнал ерөөсөө ажилдаг. Ном уншиж дуусаад амтснаар өөргөө шагнах, дасгалаа хийж дуусчаад жоохон тоглолч гэдэг ч юм уу. Хүний тарих ийм байдлаар хуурцдаг юм шиг. Бүр эсэргээрээ дадал болох гэж байгаа тэр зүйлсээс авах кайф нь багасаад алгуулад идэв. Хэсэг судлаачид цэцэрлэгийн хүүхдүүдийг хэр их зураг зурж байгааг нь тэмдэглэж аваад араас нь талд нь зураг зурсныхын төлөө шагнал болгоод дуртай минь өгöd гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ажиглангууд зураг зурж байгаа хүүхдийн тоо ихссэн, нэг хүүхдийн зураг зурж байгаа хугацаа ихссэн, араас нь буцаад тэр шагналыг өгөө болчихгоо анх байснаасаа илүү зураг зурж байгаа хүүхдүүд болчихоо. Анхнаас нь шагнаагүй хүүхдүүд бол яг тэр тогтмол байсан зүйл нь алдагдаагүй. Яг адилхан шалтгаанаар хоёрт work hard, play hard буюу галзуу ажил, галзуу зугаац гэдэг зүйл бас ажилдаг. Допамин reward prediction error гэдэг зүйлсээс болдог. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ийм томьёо ба уул нь ялгарх ёстой байсан допамин нас хасах нь хүлээлт тэнцүү жинхнээсээ ялгарх допамин. Юу гэсэн үг вэ гэхээр нэг гоё амар гоё кино гэсэн хүлээлттэй кино очиод үзсэн чинь дагуу кино байвал их амар гоё мэдрэгдэхгүй. Харин за өстой яаж энэ киног үзмээ суг кино гэж бодоо хийжсэн чинь тэр нь өөрхөн дагуу кино болоод тарах нь хамаагүй л хүнд кайфтай цагийг гоё өнгөрсөн мэдрэмж төрүүлдэг гэсэн. Дээрээс нь нэг допамин өгдөг зүйл нь хүнд кайф өгдөг зүйл нь олон дахин өдөөгдөд байх тусам тэр допамин reward prediction error-оос болоод тэр зүйл улам бүр бага хэмжээний допамин өгöd идэг. Багасаад идэг. Юу гэсэн үг вэ гэхээр тамхи татдаг хүн, удаан тамхи татсан хүн кайф авахын тулд тамхи татхаа болоод зүгээр л энгийн өдрхийн тулд тамхи татах шаардлагатай болоод тийм хэрэгцээтэй болчихсон гэсэн. 3 дугаарт давхудмал допамины санамсаргүй хөнөөлтэй байдал байна. Юу гэсэн үг вэ гэхээр аль болох химээр байгаа эсвэл дуртай зүйлсүүдээ бити хооронд давхуцуул. Яг үгүй гэхээр жишээлбэл бид нэр гой хоол идэхдээ амар гоё YouTube бичлэг үзээд ч юм уу ямар нэг юм зүйл үзэнгээ үзгээд байдаг. Тэгээд ихлээрээ нэг мэдсэн чинь нэг бол хоол идэж байхдаа бичлэг үзэхгүй бол байж чадахгүй болчихдог. Эсвэл бичлэг үзэх болгондоо нэг тийм юм идмээр хүсэл төрөөд байдаг болчихдог гэсэн. Буюу заавал анх байсан тэр өндөрлөгтөө тэр кайфанда хүрэхийн тулд улам бүр олон зүйлсийг давхарлах шаардлагатай болоод эхэлдэг гэсэн. Найзуудтайгаа байхдаа өөр дахиад допамины те өөр хэрэгцээтэй зүйлүүд хэрэглэхгүй бол хэцүү байдаг ч юм уу. Олон кайфыг зэрэг давхарлуулах гэдэг. Дээрээс нь бид нэр өдөөлт болгонд нь тарих өөрөө захирагдаад автоматар тэр үйлдэлүүдийг хийгээд авах юм бол бидний prefrontal cortex буюу бусад амьтдаас биднийг ялгаруулад байгаа тэр рационал сэтгэлгээ хийдэг, тэр логик үйлдэлүүдийг хийдэг, биднийг тэр өөрсдөө захирах боломж олгодог хэсгийг cortex limbic pathway зүйлүүд нь тэрийг алгасаад байдаг. Буюу бид нар өөрсдөө удирдах чадвараа улам бүр алдаад байдаг гэсэн. Prefrontal cortex-ийн нэг супер зүйл нь юу вэ гэхээр амар тийм дарангуулагч буюу бусад тархины аль хэсгийг нь илүү идэвхжих эсвэл идэвхжгээ болох ёстойг нь удирдаад ээж чаддаг зүйл гэсэн. За одоо чи удирдахдаггүй буюу хүсэж байгаа зүйлээсээ илүү хийхийг хүсэхгүй байгаа тэр хэцүү дасгал, тэр хэцүү зүйлсүүд рүү чин чармал зарцуулж болох гэсэн.
За тэгвэл энэ болгон дээр шийдэл нь юу вэ? За шууд хэлэхэд допамин таныг удирддаг болохоос биш. Та допаминыг удирдахгүй. Гэхдээ хэрхэн ажилтгийг нь ойлгосноор бид нэр чиглүүлж чадна. Шууд бусаар удирдах боломжууд бол бий. Та юу ч хийсэн залхуулахгүй амархан хийждэг мотоц өндөртөө боломоор байвал өндөртгүүдийг цөөлж дээрээс нь намсгаж суурь төвшингүүдээ харь эсрэгээр эсэх ёстой. Их хэмжээний допамин ялгарч байгаа. Гэхдээ таны амьдрал сүртэй эерэг нөлөө үзүүлэхгүй байгаа тэр зүйлсүүдийг болох биш юмаа гэхэд багасгаж доошлуулах хэрэгтэй. Суурь төвшинг удаан хугацаагаар нэмэгдүүлдэг хэдэн зүйлсүүд үү. Тэгэхээр мэдээж бүгдийг нь ярих их хэмжээний цаг орхолохоор би заримуудыг нь танд дараа өөрөө судлахад чинь зориулаад бэлдээд хэлээд байна. Допамин детокс хүмүүс хийдэг. Тэр нь юу вэ гэхээр өдрийн турш юу ч хийхгүй 24 цагийн 24 цаг 7 хоног гэдэг янз бүр юм шиг. 24 цагийн хугацаанд юу ч хийхгүй байх хэрэгтэй. Зүгээр гэл оршоол сууж явах гэдэг чинь гэсэн. Тэг бүр гэрээч цэвэрлэх ёсгүй. Аяг тавж угаах ёсгүй. Зүгээр л юу ч хийхгүй байх хэрэгтэй. Тэгээд эхлэнгүү тарих цаанаасаа ингээд өөрөө юу ч хийхгүй байж чаддаггүй эргэтэн болохоор бүр ингээд ядаж хоогоо шүртчмээр, ядаж босоод нэг тийм зүйл хийчмээр, ядаж гар руугаа оролцчмоор байлгаад идэг. Тэр хэсэгт нь юу ч хийхгүй байх гэдэг зүгсэн бол ямар ч өндөрлөггүй хэсэг хугацаанд явсны дараа суурь төвшин багаар ингээд эхлэх гэсэн. Тэгээд ирсний дараа бол суурь төвшин өндөртэй хүнд бол юу ч хийсэн аймаг мэдэрхтэн. Хоёр бас өглөө аль болох эрт нүдрүүгээ шууд тусгалтай нарны гэрэл оруулах нь хүний допамины тэр системийн нейронуудыг илүү сэргээх нь ажиглагдсан юм шиг байна. Тэгэхээр аль болох эрт аль болох нарны гэрлийг өдөрөө мэдрэх. Гэхдээ тэр нь шууд нь халуун ингээд ихц хараад байх гэсэн үг ерөөсөө биш. Зүгээр л нарны шууд тусгалтай орчинд байл гараал гэсэн. Тэгээд ядаргаа тайлан энэ гэсэн ямар ч ойлголт байхгүй. Допаминыг хамгийн баталгаатай бодит суурь төвшнийг алдагдуулахгүй тэр байдаг зүйл бол тогтмол сайн гүн нойр авах машин. Тэгээд унтахгүй йога нидра гэх мэтчлэн ийм зүйлс бол бий юм шиг байгаа. Өөр нэг супер зүйл байгаа. Тэгэхээр тэрнээс өмнө intermittent property буюу жишээлбэл хүн фитнес хийхдээ гоё дуу сонсмоор байдаг. Тэгэхээр байнга тэгээд их юм бол нэг бол чивч байхгүй бол фитнес хийж болчих гээд байдаг бол энийг давтгуулахгүй хамтал допаминыг үүсгэхгүй тэр зүйл нь болохоор жишээлбэл шоо хай гэж байгаа. Санамсаргүй байдлаар тэр зүйлсүүдийг давтгуулахад тэр зүйлсүүдийг алдахгүй аль альнаас нь допамин аваад тэр зүйлсүүдээ тус нь гоё ингээд хийх дадлууд нь үүсэх боломж бол жишээлбэл тэнцээс гарч ирж байгаа. За хамгийн яг үндэ төгс та үнэхээр яг усан зүйлдээ хүрмээр байгаа ямар ч тадлыг өөртөө суулгаж чаддаг боломоор байвал нэг зүйл нь чармайлт effort гэдэг зүйлсээс өөрөөс нь кайф таашаал допамин авч чаддаг болж өөрийгөө гаргах. Энийг нөгөө талаар growth mindset гэдэг тайлбарлаад байдаг. Ямар нэг зүйлийг за жишээлбэл дасгал хийлжээлээ гэж бодлоо гэж бодоход араас нь булчинтай болоод гоё харагдахтаа биш. Эрүүл байгаас мэдээж тодорхой хэмжээнд. Гэхдээ эрүүл байх гэж хичээж байгаа тэр хэцүү байдлаас нь тэр чармаалт өөрөө ялгаруулж байгаа гэдгээс нь өөрөө хүн таашаал авах гэж хичээхэд байх үед хүний тархины нэг супер зүйл нь хүн чармаалт үнээр донтож чаддаг болдог. Чармаалтанд нь донцсох юм бол тэрний араас гой битээ болно уу болохгүй байна уу ямар нэгэн зүйл лаг болно уу хийж чадна уу чадахгүй байна уу гэдэг очих газраас нь эслүүтэйгээр нөгөө аян замд нь дурлнаа гэдэг зүйлийг тийм суудаг гэсэн. Тэгэхээр тэр өвдөлтнөөс тэр чармаалтнаас тэр хичээл зүтгэлээс кайф авдаг болгож өөрийгөө шийдэх хэрэгтэй. Өөрийгөө би энэс би чармааснараа кайф авч байна. Би хичээснээрээ кайф авч байна гэд байнгут тарих тэнд нь өөрөө суугаад эхэлдэг. Тэгэхээр энэ нэг хүмүүсээс сулаасаа гэж амьдсаж байна. Тэгэхээр юу ч хийсэн ямар нэг зүйлийг сурах гэж оролдсон тэр дадлаас гарч ирэх зүйлээс нь кайф авдаг биш. Яг тэр зүйлийг суулгах гэж оролдож байгаа хараахан тэнд хүрээгүй байгаа оролдлого чармаалт гэдэг зүйлсээсээ хүн таашаал аваад эхлэх юм бол тэр дадал суухгүй байхын арга байхгүй. Тэр дадлаас гарч ирэх өгөөж нь мэдэрдэхгүй байхын арга байхгүй. Бол тийм байна гэсэн. За тэгээд энэ бичлэгийг бидэрт Стэнфордын их сургуулийн нейробиолог дундаа нейропластицитигийн чиглэлийн судалгаа Андрю Хьюберман маш их баярлалаа. Тоогийн үед хамгийн урд яваа судалгаа хэн гаргаж ийн яаж ийна гэдгийг leading researcher гэдэг. Тэр тийм leading researcher гэсэн. Тэрнээс гадна Huberman podcast-ыг бол хүмүүст маш үнэхээр санал болгоно. Биднэрт гаргаж тавьсан, олон нар тавьсан хичээлүүд, сургалт, дата тэр зүйлсүүдээс
энэ бичлэг хийх боломжтой болсон. Тэгээд neuroplasticity гэдэг өөрөө маш гайхалтай гоё сэдв. Пластик буюу пластик. Бид нар нөө пластик гэж хэлээд байдаг. Пластик гэдэг үг чинь өөрөө болохоор оюун харамхаа өөрчлөгддөг гэсэн тэмдэг нэр. Тэгэхээр допаминыг иймэрхүү байдлуудаар зөв ашиглаж чадвал таныг хүссэн зүйлд чинь хүргэж чадах зүйл. Бас мэдээгүй багт чинь санамсаргүйгээр удирдлага жолоогч нь танаас аваад таны амьдралыг хүссэн зүйлсээс чинь өндөрүүлж чадахч бас тэр зүйл гэсэн. Амархан допамин улам бүр олширч байгаа, улам бүр бидний ертөнцид ойрхон болж байгаа үед ийм ертөнцид бол энэ мэдлэг бол улам бүр зайлшгүй санагцаар байгаа. Энэ бичлэгийн ойлголтууд бид нар зүгээр ингээд аан заа их ойлгоос гадна бидний ингээд дал дахинд хүртэл суугдаад ойлгогдоод цээжлэгдээд яваасаа гэж амар хүсэж байна. Тийм болохоор байн өөртөө сануулгыг хичээгээрэй. Чадвал энд ингээд бичээд юу гэдэг өөртөө харагдах газруудаа ойрхон зоогоод энэ бичлэгийг хурдан дээр нь тавьж байгаа 7 ногт ч юм уу яг ядаж нэг үзчихэд одоо энэний араас ингэж хэлнэ гэдэг нь толгойн төрөл цээжлэгдэл нь үзээсээ цээжлээсээ гэж хүсэж байна. За энд ярьсан зүйлүүдийг битэж нэг ойлгомжтой хүн буухуц байхын тулд маш том сайенсуудыг зарим нь бараг буруу байдлаар ч юм уу маш энгийн болгож ярих гэж хичээлээ. Тэгэхээр энийг ингэ сонссон та энийг цаашаа үргэлжлүүлээд neuroplasticity тэр допамин тэр бүх зүйлсүүдийг та бүхний өөрийнхөө ажлыг эхлүүлээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр хаанаас эхэлж болох уу гэсэн зүйлсүүдийг линкүүдийг доор бид нэр үлдээчихье. Тэгэхээр яг иймэрхүү шинжилгээ ухааны амьдрал хэрэгтэй зүйлсүүдийг хөгжилтэй хөнгөнөөр хүлээж авмаар байл бид нэр ятгаарай. За тэгэхээр ямар нэгэн зүйл хийх мотивашн төрхийг хүлээ. Тэгээд бидний бичлэг та бүхэн амар таалагдсан гэж найдаж байна. Энэ бичлэгийг хийх явцад бичлэгийг хийхийн тулд судлах явцад ч гэсэн миний амьдралын хувьд ч гэсэн эрэг үйлчлүүд мэдрэгдсэн. Ялангуяа тэр чармаалтай холбоотой зүйлсүүд бол үнэхээр ингээд хийх явцад хүртэл ингээд маш гоё байлаа. Би хүртэл ядаргаатай байдлаар багийнхаа гишүүдтэй хүртэл тодорхой хэмжээнд төлөвлөж чадсан гэж найдаж байна. За хэд ядаргаатай байсан боловчлаарай. Бид нэр энэ бичлэгүүдийг цааш долоон бүр хийсээр байх болно. Тэгээд бид нэр бас иймэрхүү зүйлсүүдийг Science Cafe, Facebook хуудас болон Instagram пэйжээр байнга та бүхэнд дамжуулж өргөсөөр байна. Бид нэр Science Cafe нэрээ Science Cafe цэг имэн гэсэн зүйлийг үүсгэсэн ба тэрүүгээр ороод ялангуяа шинэ хичээлийн жил дөнгөж эхэлж байна. Тийм болохоор шинжилгээ ухааны хичээлүүдийг та өөрөө дүүдээ магадгүй хүүхдтэй болон арай өөр тоглоом тоглож байгаа юм шиг байдлаар сонирхолтой тэр допамин ялгаруулдаг байдлаар нь сураасаа гэсэн байдлаар ямар ч үндэл бүргүй ямар ч бүтгэл хийх шаардлагагүй байдлаар Science Cafe-ийн мен дээр байгаа симуляцууд дээр маш бүр багангийн хүүхдэд зориулсан зүйлсээ ш давхлаас тийм их сургуулийн төвчний гүн ойлголтуудыг хоёроор илэрхийлсэн симуляцууд байгаа. Тэгээд тоглоод яхасаа гэж хүсэж байна. Үнэхээр дутуулахаар гоё зүйлсүүд байгаа. Тэгээд дээрэс нь бидний шинжилгээ ухааны туршилтууд дээр хийгддэг кафе дээр маань ирээд нөгөө оролцох ёстой тийм зүйлсүүдийг бид нэр бас тодорхой хэмжээнд зарим нэгээс нь сонирхолтой зүйлсүүдийн ShopZig Science Cafe хэмээнээр борлуулад эхэлсэн байгаа. Тэгэхээр хэн нэгэнд гоё мэдлэг өгсөн гоё бэлэг болно гэж найдаж байна. Тэгээд бид нэр тоглоом болгон дээр хэрэглэгдэхүүн болгон дээр дотор нь тэрнээс юу сурч болох вэ гэсэн гоё мэдээллүүдийг ном болгоод жижигхэн ном болгоод гоё тэр болгонд шингээсэн байгаа. Тэгэхээр ShopZig Science Cafe хэмээнээс захиалаад гэртээ хөргүүлээд аваарай. Энд ирээд бас өөрөө шалгаад бариад үзээд авсан ч болно. Тийм байна. Бид нэрийг хүлээж хийнэ гэж найдаж байна. Бид нэрийг дагахаа мартаа. Лайк дарахаа бас үнэхээр хэрэгтэй гэж санагдсан бол лайк дараарай. Бид нэрийг цаашд олон хүнд хүрэхэд нөлөөлдөг юм байна лээ. Тэгэхээр баярлалаа.